Хэдүүлээ хамтдаа Италийн цайны газрууд ер нь оюутнууд очиж юу гэдэг вэ? Ямар хуу үйлчлэгээтэй байдаг вэ? Яаж хоол авдаг вэ? Тэгээд хоолууд нь ямар хуу байдаг вэ гэдгийг үзүүлье. За миний мэдхийн пицца одод 2 газар л байгаа. Тэгээд би мэддэг 2 байгаа л үзүүлнэ. Зэн болохоор хамгийн ихний одоо төв менса буюу ингээд хоол идэх газар маань байна. Зэн болохоор яг ороод хоол авч иддэг хэсэг байхгүй юу? Тэгээд би болохоор заримдаа оройныхоо хоолуудыг ингээд авчдаг. Энэ болохоор ингээд бүр савлаад хөлдөөгөөд пак ажилласан байдаг. Хөлдөөх гэхээс илүү хүрхчин надалсан гэх юм уу? Тэгээд ийм снэк ундаа эсэн бус юмнууд авч болдог. За авч явахгүй гэх юм бол нөгөө хаалгаар нь ороод авчиж болдог байхгүй юу? Тэгээ дотор нь ороод суугаад бүх хоолоо өөртөө сонгож аваад идэнэ гэсэн үг. За ер нь бол энэ гаднаас хамаарч байсан дотор интерьер нь бол агуунтай айгуу дайжгүй. Тэгээ сүүлийн үеийн юм шиг санагдаад идэв. Тэгээ бидэд үүд нь нэг иймэрхүү байна. Тэгээ бидэд бүр маш их очирлдаг. Энэ дээр бүр ямар их очиртай байгааг харж байна. Тэгээд хоолоо хийж сонгож авна. Энэ болохоор ийм салаатны хэсэг. Өөртөө салаад аваад тэгээ соустойгоо хойлоод ингээд иддэг. Тэгтээ энэ салбарын жоохон тиймхэн салааттай. За энэ болохоор ийм аяга аваад өөртөө хүссэн унтаагаа өнгөө авч ууж болдог. Тэгээ мэдээж хүссэн хэмжээгээр өнгөө ууж болно л гэсэн үг. Тэгтээ энэ аяга нь амар зааван заяа. Тэгээ хоол идэж дуусчингуудаа ингээд эзэн хоолны хөлдөгдлийг ингээд үлдээдэг. За энэ болохоор дараагийн 2 дахь яг миний мэдж байгаа хэсэг нь жоохон дээр үеинж гэх юм уу. Одоо жоохон нэг юм интерьер эсэн бус юмнууд нь айгу дээр үеих за. Гэтэ энэ салбарын надад нэг юм таалагддаг юм нь болохоор салаад нь бүр амар гоё. Нөгөө салбар дээрээ салаад нь амар юм сонирн байгаа гэдэг үхгүй идэх юмгүй. Энэ салбарын холбор салаад нь бүр үнэхээр гоё. Гэтэ хоол нь тэнэг гэхгүй юу. За тэгээд нэг юм талгаавал ингээд тавцангаа аваад оочрлоод ингээд жимсээ өөр юу гэдгийг таргаа ингээд авчаад ардаас нь үндсэн хоолуудаа авна. Тэг нэг иймэрхүү миний яг бичсэн бичлэг болохоор яг юм зул сарын үеийн хүмүүс багтаа үеийн бичлэг болохоор айгуу гоё багантай харагдаж байна. Яг үндэ бүр ингээд амьдрал бужигнадаг. За тэгээ ингээд мэдээж бас ундаага өнгөө аваад явна. За тэгээл ер нь өгж байгаа хоолууд нэг иймэрхүү тэгээд нэг юм хачин юмнууд байдаг юм дөө гэхгүй юу. Одоо ерөөс таалагддаггүй за. Тэгээд нэг юм ногоо шогоогш тийм юм байхгүй тэгээл нэг заваан. Тэгээд сүүлдээ би шижиглээд өөрөө өөртөө юм халбал сарын нэг ком авсан. За тэгээл нэг иймэрхүү байна да.